Оройн үзэгчтэй боловсрол цогцлол олондог экстрэ сургуулийн хамтран үзэгч та бүхэнд хүргэдэг. Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай таны мэдгүй шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болж байна. Ингээд ангидаа нэвтрүүлгийнхаа шилдэг 5 зурагчийг хамтдаа өгдөж авцгаая. Надад дугаар сургуулийн сурагч Дүлгөөн 38 дугаар сургуулийн сурагч Төгс Жаргал 1-р сургуулийн сурагч Намун 93 дугаар сургуулийн сурагч Амуда 20 дугаар сургуулийн сурагч Гүнчин иш энэ бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр манай нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент хөтлөгчээр харилцагч төвтэй голомт банк хамтран гэж байгааг дуулахад таалаа. Манай хүүхдүүд хичээлд ороход бэлэн үү? Бэлэн. Өнөөдрийнхээ шинэ сурагчийг бүгдээрээ хамтдаа өгдөж авцгаая. Шинэ сурагчийн багын зургийг авцгаая. За энэ бол өнөөдрийн манай шинэ сурагч. Өөрийгөө 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэдгийг батлах гэж байгаа. Нэвтрүүлгийн оролцогч маань. Ингээд бүгдээрээ ангидаа өнөөдрийнхөө шинэ сурагчийг хамтдаа өгдөж авцгаая. Бодибилдинг фитнесийн дэлхийн 3 удаагийн авраг угад цэцгийг таалуулж байна. Нас бол зүгээр л тоо гэдгийг өөрийн биеэр үлгэрлэж ява хүчрхэг дайчин эмэгтэй бол фитнес бодибилдингийн дэлхийн 3 удаагийн авраг олон улсын хэмжээний мастер угалт цэцэг юм а. 12 дугаар сургуулийн төгсөгчдэрээр багада махлаг биеийн тамирын хичээлд ордоггүй байсан ч өдгөө хичээл зүтгэлээ батлан харуулсан дэлхийд данстай тамирчин болжээ. Өнөөдрийн нэвтрүүлгийн урилга хүлээн авч хүрэлцэж ирсэн маш их баярлалаа. За баярлалаа та нам таланд ч гэсэн. За тэгэхээр 1-5 дугаар ангидаа эргэж очих гэж байгаа. 5 дугаар ангийн хүүхдээс өөрийгөө ухаантай гэдгийг манай үзэгчдийн өмнө батлах гэж байгаа. Сэтгэлдээр байна. Айргээд. За бага ангидаа хэр сурагч вэ? Уул нь бол бага ангидаа гайгүйсэн. Тийм. Гэхдээ одоо бол мэдээж хэрэг номос гэдэг юм уу? Ерөнхийдөө хүн дээрээ жоохон хичээлээс хүн дээрээ жоохон ер нь бол нэлээд удсан л та. Тийм. За ямар хичээлдээ тухайн үедээ сайн байв? Тухайн үед бид нарт орос хэл гэж ордог гэсэн. Орос хэлний хичээл, зургийн хичээл. Тиймэрхүү хичээлтэй сайн байсан. Би тамирын хичээл. Би тамирын хичээлд бол угаасаа айгу муу байсан шүү дээ. Би тамирын хичээлд огт ордгоо. За. Тийм. Тэгээд аль болох ер нь бол жоохон орохгүй ах талаасаа гэдэг юм уу. Тэгээд ер нь жоохон махлагдсан байсан л тас бүр дундаа ингээс хойш бол нэлээх чинь нэмээд тэгээд волейбол саксны хичээл аяг хордог гэсэн учраас тэрийг бол бүр огт чаддгүй. За. Одоо ч гэсэн уусаа манай ангийнхаа ярддаг байхгүй ганц биеийн тамирт ордгоо ганц хөвгт нь одоо ингээ бүр спортоор хичээлээд амжилт гаргаад байгаа ингээд. За нэвтрүүлгийнхаа дөрмийг танилцуулъя. Самбар дээр яг одоо 10 хичээл гарч ирэх болно. 1-5 дугаар ангийн 10 хичээлийг аль нэгнээс нь эхлүүлээ сонгоод хариулаад яваад ах нь байна. За тэгэхээр ардталт нь байгаа тоонууд бол тухайн хичээл эдгээр анги гэдгийг хэлж байгаа. За тэгээд 10 хичээлдээ манай нэвтрүүлгийн шилдэг 5 сурагчаас 2 хичээл тутамд нэг хүүхдийг хажуудаа гаргаж ирээд өөрийнхөө туслахаар ажиллах болгоно. Эдгээр 10 асуултанд хариулахад нийтдээ 3 боломжийг ашиглах бололцоотой. За тэгээд нэвтрүүлгийн оргил бол мэдээж 1 сая төгрөг байгаа. 1 сая төгрөгийг хожиж чадах юм бол оролцогч маань би 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэж хэлэх нь байна. Хэрвээ энд харагдж байгаа 10 асуултанд бүдэрх юм болвол би 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай гэдгээ чин үнэнчээр хэлэх нь байна. Ойлгомжтой тийм ээ? Амжилт хүсье. За баярлалаа. Хичээлээ сонгохоос өмнө нэвтрүүлгийн 5 шилдэг сурагчаас хамгийн ихнийхээ туслахыг сонгоорой. За. За одоо хин юм би жоохон харамт тахгүй юу? Шилдэг зөчхөө. За тэгээ болдгоо яах вэ? Шилдэг 5 сурагчаас хамгийн түрүүнд. Эхнээс нь сонгож идэв. Эхнээ туслах хүүгээ Төгс Жаргал. За, сайн байна уу? Таны өдрийн хүргэе. Намайг Төгс Жаргал гэдэг 38 дугаар сургуульд суралцдаг байгаа. Сайн туслаарай гэлээ. За, Төгс Жаргал ямар хичээлдээ сайн бэлээ? Ер нь бүх хичээлүүдээ сайн. Гэхдээ төлхөө дүрслэх урлаг математик гэсэн хичээлүүдэд дуртай. За, оролцогчдод үйл эхний хичээл ямар хичээл байх вэ? За, дүрслэх урлаг явах чав. За, тэгээд. За, дүрслэх урлаг 2 дугаар анги. Асуултыг хамтдаа харъя.
Нэг төрлийн өнгийг хүндээс нь хөнгөн өнгө рүү шатлан цайруулж будсныг юу гэж нэрлэдэг вэ? За А хэлбэр зурвас, Б хэлбэр дагнаас, В хэлбэр уусгад, Г хэлбэр уулзрах гэдэг дөрвөн хэлбэртэй байна. За манай төгсөөгийн хувьд бол олсон. За юу гэж бодож байна ер нь? Б болов гэж бод. Дагнаас. Сүү гэж асууж болох лөө. Боломж ашигтай гэж хэлсэн тохиолдолд та хоёр яриадсан л да. За санал нэгдэж байна уу? Санал нэгдэж байна. Б хэлбэртэй. Тийм бэ. Дагнаастай. За нэг төрлийн өнгийг хүндээс нь хөнгөн өнгө рүү шатлан цайруулж будсныг юу гэж нэрлэдэг вэ гэдэг асуулт байсан. Оролцогч маань Б хэлбэр буюу дагнаас гэж үзсэн байгаа. Зөв хариултыг арай. Дагнаас мөн үү шүү? Дагнаас. Оролцогч маань хамгийн ихний асуулт маш үнэн зөв хариултыг надад өгсөн учраас 5,000 төгрөгийн эзэн болж чадлаа, баяр хүргэе. За хажууд бол харах хуулах зөв хариултаар оролцох гэдэг 3 боломж байгаа. Үнийн дүн бол энэ мэдсэн дэшээ өсөд явах нь байна. Дараагийн хичээл ямар хичээл байх вэ? Математиктэй хэрэг байлаа. Би харин математиктэй амар муу. Яагаад вэ? За хэрвээ тийм бол яг хоо тэр хичээлүүдэд жоохон хойшлуулад тий хариуцлуулж хоо байж болно. За тэгвэл юу ай? Хүн нийгмийг авт юм уу? За хүн нийгэм. Монголын батаа гэж. За 5 дугаар ангийн хүн нийгмийн хичээлийн асуултыг харъя. Жамс сандуутын юм гэл. Их Монгол улсыг хэдэн онд байгуулж Тэмүүжин Чингис хаанаар өргөмжилсөн бэ? За төгсөө оллоо. Бодож байгаа тийм. Гэтэ орох нь бол орж исэн. Гэтэ жоохон мартагдсан байна. Сэргээл санаа. За Их Монгол улсыг хэдэн онд байгуулж Тэмүүжин Чингис хаанаар өргөмжилсөн бэ? Бодох хугацаа дууссан. Хариулт юу вэ? Тийм мэдгүй болохоор би яг үнэхээр бол санахгүй. За тэгвэл их уншаад л ингэж байгаад байсан. Хүүхдүүд хариултаа явуулсан байгаа. Надад тэгэхээр хуулах, харах зүй барилдаар аврагдах гэсэн 3 боломж байна л да. Адыг ашиглах бай. Төгсөө бол яг сайн ер нь бол яг баттай бол бас биш байна. Бас мэдэхгүй байна гэж байгаа учраас харах боломж бол ийм юм шиг байна. Тэгэхээр хуулах боломжоо ашиглаад ангийнхантай зөвлөлүүд яаж вэ? Тээх үү? Тэгээ. За хуулах боломжоо ашигласан. Төгсөө ангийнхан дээр авчаарай. 1206. Аа. Яг би өмнө нь нөгөө Чингис хаан хэдэн онд төрсөн бэ гэдэг дээр 1206 гэж байна. 1206 Чингис хаан. Чингис хаан болсон тийм. Тэмүүжин Чингис хаанаар өргөмжилсөн байна. Байгуулагдаад тэгээд Тэмүүжин чинь юу хаан болсон шүү дээ. Чингис хаан болсон шүү дээ. Монгол үүсч өгсөний 8 жилдээ явж байсан. 2006 оноос 8 зүгсэл. 1206. За. Ямар ч байсан хүүхдүүд маань хариултыг бодоод олчих шиг боллоо. Хариулт юу вэ? За манай ер нь бол хилэлцээд бүгднгийнх нь саналаар 1206. 1206 онд гэж үзсэн байна. За энэ бол хуулах боломж учраас би шууд хүүхдийн хариултыг авна. 1206 он гэж үзсэн зөв хариултыг харъя. Асуултын зөв хариулт бол 10,000 төгрөгийг хожих боломжтой. Зөв хариулт 1206. 1206 онд Онон мөрний хөвөөнд Монгол ноёдын их хуралдаа болж их Монгол улс байгуулагчныг олон даяар зарлаж Тэмүүжин их эзэн Чингис хаанаар өргөмжлөв. Хоёр дахь хичээлдээ амжилттай хариулсан. Хуулах боломжийг бол сая ашигласан байгаа. Ингээд 10,000 төгрөгийг хожиж чадсан дахин баяр хүргэе. За дэжлээд мөнгөнд дүн маань цаашдаа өсөө явах нь. Төгсөө маань хоёр хичээлийн турш хамт байсан болохоор хоёулаа буцаад төгсөөгөө суудалтаа суулгах болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Хязгааргүй ирч хүчиг бэлэгдэж Коптер блог амттан баярлаа. Танаас асуулт байна. Бодибилдингээр хэрхэн хичээлж эхэлсэн бэ? Одоо бол 4 жил гарч хичээлж байгаа. Тийм. Гэтэ мэдээж хэрэг миний хувьд бол жоохон хожуу ихсэн ч гэсэн энэ бол нөгөө нас харгалздаг спорт учраас хэдэн наснаас ч хичээлж эхэлж болох боломжтой тийм эсвэл тэгээ хэдэн наснд ч амжилт гаргах бас боломжтой. Спорт гэхээр бос спортоос онцлогтой. Таны амьдралд аз жаргал эрүүл энхийг бас хүсэн өрөөж байна.
Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн оролцогч бол үзэгч та бүхэн бодибилдинг фитнесийн дэлхийн 3 удаагийн авраг хатагтай угалт цэцэг нэвтрүүлэгт оролцож байгаа. За тэгэхээр өөрийнх нь спортын тухай бас ярилцмаар санагдлаа л да. Яг хичээлээд бол нийтдээ 4 жил болж байгаа. За энэ хугацаанд 3 удаагийн дэлхийн авраг болно гэдэг бол маш том амжилт гэж миний хувьд бас бодож байна л да. Тэгэхээр ер нь энэ спортоор хичээллэхийн давуу тал одоо залуучууд бол ялангуяа энэ спортоор нэлээд төлхөө хичээлж байгаа. Тэгээд дээрэс нь эмэгтэй хүн хичээллэхийн давуу тал юу юм бэ? Ер нь бол энэ спорт маань одоо бүхий л одоо ерөнхийдөө бол баг нийтийн биеийн тамирч гэдэг юм уу те. Зөвхөн спорт гэдэг талаасаа биш бас эрүүл мэндэд чиглэсэн, эрүүл байх гэсэн тийм одоо юутай урайтаж гэдэг юм уу те. Тэгээ мэдээж эрэг энэ спортоор хичээлэх юм бол одоо тэсвэртэй, тууштай, дээр нас одоо сэтгэлийн хаттай ч гэдэг юм уу те. Аюу олон зүйлийг бол энэ спортоос олж авах боломжтой. Тэгэд хүмүүс бол яг ярддаг л та эмэгтэй хүмүүс энэ спортоор хичээллээд одоо ямар хэрэгтэй энэ том булчинтай авах шаардлагагүй ч гэдэг юм уу те. Зүгээр тамирчин хүний хувьд бол яалтчгүй бас ингээд яг ангилтай ч юм уу спортоо зориулаад булчингаа томруулах ч гэдэг юм уу эсвэл тодорхой хэмжээнд байрах гэдэг юм уу аюу олон асуудал одоо тулгардаг. Энгийн хичээлж байгаа хүмүүсийн хувьд бол яг ингээд зөвхөн эрүүл мэндэд одоо зарцуулаад заавал булчин хит томруулахгүй зөвхөн биеийнхээ пропорцийг ингээд гой засаад явах тийм боломжтой спорт л та. За баярлалаа. Хичээлдээ эргээд оръё. 8 хичээл мэдээж үлдсэн байгаа. Дараагийн туслахаар сонгох хэм бэ? Дараалал гэж одоо олон хүмүүсийг ч одоо ялгаж үзээд байгаа чи химэлээ амуутай байлоо. За дараагийн туслах хүүхэд амуудаа. Самана. Намайг амуутай гэдэг. 93 дахь сургууль солилцдог. Намайг угалцдаг гэдэг. 5 дугаар ангид аль сургууль байлаа? Сонгойрхон дүүргийн 12 дахь сургуулийг төгссөн байгаа. Сонгойрхон дүүргийн 12 дахь сургуулийг төгссөн. За амуудагийн маань танилцуулга гарч ирсэн байна. Хөгжим тоглох сонирхолтой. Мөрөөдөл зорилго гэвэл усан спортоор сайн тамирчин болох. За хийх дуртай зүйл нь бусдыг инээлгэх гэсэн байгаа. Тэгэхээр дуу хөгжим биеийн тамиртайс нь уу? За дуу хөгжим биеийн тамиртай. Усан спортоор бол хичээлэх сонирхолтой байгаа даа. Тийм ээ амдаа. Хичээлдэг үү? За. Хэр удаа хичээлж байгаа вэ? Одоо ер нь 3 жил болж3 байна. жил болж байна. Одоо удахгүй ингээд байж байгаа л олимпиад ч юм уу яваад усан спортоор тийм ээ. Бас Монгол улсынхаа нэрийг ирээдүйд мандуулах юм. Мандуулах тамирчин болох нэ. За. Ямар хичээл сонгох вэ? За хоёулаа ямар хичээл сонгох вэ? Хоёулаа ер нь математик Монгол 2 авчил. Тэгвэл. Тэгээ. За тэгээ. Би ч тэгтээ математикийг бол жоохон муулсан л да. Тийм хойшлоо байдаг тий. За математикийг сонгочихоо эхлээд. Муу ч гэсэн яг вэ сонгочих тий. За. Математикийн хичээлийг асуу. Тавин хуудастай номыг дугаарлахад бүгд хэдэн цифр орох вэ? 5 хуудастай номыг дугаарлах та. Жохон бодох хэрэгтэй юу гэлээ. За тийм жохон бодох шаардлагатай байх шиг байна. 50 хуудастай номыг дугаарлахад бүгд хэдэн цифр орох вэ? За хуулах боломжийг бол ашигласан байгаа. Одоо зөвхөн харах боломжоо өөрөө ашиглах ёстой. Амуудаа хариултыг оллоо. Ер нь бараг олчих шиг боллоо. Тэснэ үү би одоо бодож өгч гинөө. 50 хуудастай номыг дугаарлахад бүгд хэдэн цифр орох вэ? Бодох хугацаа дуусах төгөж байна. Тэснэ. 2 боломж байгаа. Яна буруулж гэлээ. За нэг удаа буруу хэлж болно гэдэг байгаа шүү. Болно гэдэг аюу. Тий, ягаад гэвэл нөгөө зөв хариултаар аврагдах гэдэг боломж тэр дээр ашиглах юм л та. Тийм үү? Тий. Хүүхдүүд хариултаа явуулсан тийм ээ? За явуулсан. Тэнгууд хүүхдүүд дундаас нэг л хүүхэд зөв хариулсан байвал нэг удаа шүү. Ганцхан удаа зөв хариултаар аврагдах боломжтой. Ингээд За гэрдээ орж байгаа. Гэтэ буруу утсан махаа хараг одоо яана. За хэрвээ буруу байвал хүүхдүүдийнхээ хариултаар аврагдчихъя гэдэг байна шүү дээ. Тийм үү? За хариулт юу вэ? 90. За
чимгүй илдэг гинэ. Одоо Айгу итгэлгүй юу? За 50 удаа намайг дугаарлах чадахгүй шүү дээ. бүгд хэдэн цифр орох вэ гэсэн асуултанд оролцогч маань нийтдээ 90 цифр гэж хариулсан байна. Асуултын үнэн зөв хариулт гарч иргээс өмнө бүгдээрээ хичээлээ. Хэсэг хугацаанд тасаргаад эргээд ангидаа уулзцгаая. Олон дэг ихтэй сургуулийн хамтран үзэгчид та бүхэнд хүрэгдэг та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай тань мэдхийн шоу нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар үзэгчид та бүхэнд хүрч байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогчоор бодибилдинг фитнесийн дэлхийн 3 удаагийн авраг Угал Цэцэг оролцож байгаа. Яг одоо 3 дахь асуулт математикийн хичээлийн асуултанда надад хариултыг өгсөн 50 гуцтай номыг дугаарлахад бүгд хэдэн цифр орох вэ гэдэг асуултанд нийтдээ 90 гэж хариулсан байгаа бүгдээрээ. Үн зөв хариултыг арай. Зөв хариулт 192. Амар зүрсэн биш үү? За нийт 192 цифр орох ёстой байсан. Асуултанд бол бүдэрсэн. Тэгсэн. Одоо нөгөө нэг зөв хариултаар аврагдах гэдэг боломж болоо шууд ашиглагдана. Хүүхдүүдийн хариултыг харах үлдсэн. Нэг л хүүхэд зөв хариулт илгээсэн байгаараа гэж найдах үлдсэн байна тийм ээ. Ингээд хүүхдүүдийн хариултыг бүгдээр харъя. 192 гэж 3 хүүхэд үн зөв хариултыг явуулсан байна. Хамгийн дөрөв манай Дөлгөө 192 гэсэн хариултыг зөв явуулсан учраас энэхүү асуултанд аврагдаж байна. Яг гурав хичээлтэй амжилттай хариулсан учраас 25,000 рейсэн болсон байгаа. Одоо нэг асуултанд зөв хариулах юм бол үл шатах мөнгөнд 50,000 төгрөгөн дээр очих хэрэгтэй байгаа. Үл шатах мөнгөнд гэдэг маань дараагийн асуулт буюу 75 100 150,000-ийн асуултан дээр хэрвээ бүдэрх юм бол шууд тэглэхгүй гэсэн үг байна тийм мөнгөнд дүн маань 50,000 дээр тогтоод үлдэх нэ. Ямар хичээлийг сонгох вэ? Монгол хэлээ авсан тий. Монгол хэлээ гэж явуулсан тийм ээ. За 2 дугаар ангийн монгол хэлний хичээлийн асуултыг харъя. Хойно их шиг буюу зөөллийн тэмдэгтээ бичигддэг хэлний үзүүр хатуу тагнаад хурц хэлэгддэг энэ авиаг юу гэдэг вэ? Нэг шууд хариулах уу? Тэгнь. Хувилбар бас байхгүй юм. За. Мэдчих шиг байна те? Аха. Энэ хэлний үзүүрийн гэдэг баха. Хэлний үзүүрийн энэ. Зөө. Санагдаж байна. Ер нь нэгдэж байна. Нэгдэж байна. Сайд. За. Хойно их шиг буюу зөөллийн тэмдэгтээ бичигддэг хэлний үзүүр хатуу тагнаад хурц хэлэгдэх энэ авиаг юу гэдэг вэ? Хэлний үзүүрийн гэж оролцогч маань хариулсан. Зөв хариултыг арай. Хэлний үзүүрийн. Дөрөв хичээлтэй амжилттай хариулсан учраас 50,000 төгрөгийг өөр юм болгож чадсан байна. 3 боломжийн маань 2 нь ашиглагдсан. Одоо зөвхөн харах боломж үлдсэн байгаа. За 50,000 төгрөгийг сэлж чадсан дахин баяр үргээд хоёулаа аммуудаагаа суудалтаа суулгах хэрэгтэй байгаа. Хязгааргүй эрч хүч кофлог. Баярлаа. Яа мэдлээ. Баярлалаа. За 10 хичээлийнхээ ямар ч байсан дөрвийнх нь ард амжилттай гарсан байна тий. Хүн орчин биеийн тамир хүн байгаад иргэний боловсрол дуу хөгжим англи хэл гэсэн хичээлүүд үлдсэн байгаа. Англи хэлэн дээр үлээ. Эстамо. Стамо. Тухайн үед бол Тэгтээ эсээ нэг бодсон бохгүй юу? Ер нь бол тамирчин хүн гадаад ингээ олон тэмцээнд явахаар хэл бол яалтчгүй хэрэгтэй мэн гэдгийг аягүй санахаарсан. Ер нь бол хэл аягүй чухал юм билээ шүү хүүхдүүдээс заавал хэл сураараа гэж хэлмээр байна. тэгэлгүй яах вэ тийм ээ? Өөрийгөө илэрхийлэх ч юм уу олон хүмүүстэй ингээ харилцах биегаа ингээ юу ахын тул заавал хэлний мэдлэг байх шаардлагатай. Хэлний мэдлэг бол тодорхой төвшөнд бол байх хэрэгтэй. За дараагийнхаа хүүхдийг сонгоё. 3 хүүхд үлдсэн байгаа. Дээдлийн игнэний 3 сурагч үлдсэн байгаа. Хадас тэгэл юм гэж. За дэлгэн нэг авчи та. За Дөлгөөн. Дараагийн туслах хүүхэд Дөлгөөн. Опа. Яа. За. Цэцэг. Ба. Намайг Дөлгөөн гэдэг би 7 сургуулийн сурагч. Тэс юм гад. За та яагаад тийм өнгөн атлетик гимнастик биш бодибилдингийн тамирчин болсон юм бэ? Чадхал учраас гэж бодоод. Эндээс би ч өнгөн атлетик гимнастик бол үнэхээр авьяасгүй учраас
яг л өөрөө би энүүрл чадхаа л гэж бодсон учраас энэ спорт барьчихсан байгаа. Та хүүхдүүдээ ямар төрлөх болох вэ? Манай хүүхдүүд яг хаа бүгдээрээ ер нь бол химийн чиглэлээр анагаахын чиглэлээр сурж байгаа. Тэгээд гэхдээ бүгд бол бас фитнес спортоор хичээлж байгаа. Манай охин сая бас натаа хамт хамгийн сүүлийн тэмцээнд явчихад ирсэн байгаа. Тэгээд гол медаль авсан. Оо. Ядч одоо гэрт нь ялангуяа өөрийнх нь ээж нь ийм сайхан амжилттай явж байгааг харах юм бол мэдээж өөр хүүхэд нь тэр спортод татагтаа орох нь бол ойлгомжтой л байх л да. Хамгийн том үлгэр дуурайл бол мэдээж ээж нь өөрөө байсан баг тийм ээ. Хүүхэд ер нь бол өөрийнхөө сонирхлоор орсон баг. Тий, ер нь бол өөрийнхөө сонирхлоор. Хэр удаа хичээллээд сая амжилт нь ер нь бол манай охин бас тэгтээ ер нь 2 жил гарan хичээлж байгаа. Тэгээд хичээлэл явуулсан бас мэдээж хэрэг анаагт сурдаг л да. Тэгээ хичээлэхтэй учраас яг ийм нөгөө тэмцээн зориулж ер нь бол бэлтгэлийг хийдгүү бас л яг эрүүл мэндэд анхаарах ч юм уу тий. Хичээлж агаад сая бол яг ингээд тэмцээн зориулаад нэг хэсэг тийм бэлтгэл хийсэн байгаа. Тэгээ авчиад ирсэн. За танаа гэр бүл цаашдын спортын өндөр амжилтыг хүсье. Спортын гэр бүл байгаа. Дараагийн хичээл юу байх вэ? За би математик хүн орчин хүн байгаагүй. Тэгээд математик навц болохоор хүн орчин 3-аас сонгох уу? Хүн орчин. Нэг нь юу лээ? Нөгөөх нь хүн байгаал. За тэгээ. Угаасаа би ч замуу юм хичээлтэй. За хүн орчин 3 дугаар анги асуултыг харъя. Монгол орны цэнгэг устаа хамгийн том нуурыг нэрлэнэ. Яа. За яг мэддэг асуулт гараад ирэх шиг байна да тий. За бодох хугацааг хэрвээ мэдчихвэл явуулаад хэрэггүй штэ. Шууд хариулчих болно. Хөвсгөл нуур. Хөвсгөл дадаа хөвсгөл нуур. Хөвсгөл нуур. Хэр итгэлтэй байна? Хэр итгэлтэй байна? Ер нь бол итгэлтэй л байна л гэж бодож штэ өөртөө. За тэгвэл дахиад гэрлээ дараа. За. Монгол орны цэнгэг устаа хамгийн том нуурыг нэрлэнэ. Хөвсгөл дадаа хөвсгөл нуур гэж оролцогч үзсэн. Зөв хариулт юу вэ? Хөвсгөл. Гүлбэдэ тавир уурштай дараад байгаа. Хөвсгөл дадаа үнэн зөв хариулт бол тэр бол оролцогч өөрөө хөвсгөлийнх байж байгаа тийм. Тэр амархан байж болох асуулт гарч ирсэн. 5 хичээлдээ амжилттай хариулсан 75,000 төгрөгийг бол яг одоо ойдсан байгаа. Одоо 3 хичээлд амжилттай хариулж чадах юм бол үл шатга мөнгөнд дунд 50,000 төгрөг шигээ 250,000 төгрөг очих нэ. Дараагийн хичээл юу вэ? Юу гэлээ? Хүн байгаль. Хүн байгаль гэсэн дээ. За 4-р ангийн хүн байгалийн хичээлийн асуултыг харъя. Асуулт гарч ирсэн байна. Ургамал ургаж болох газрын өнгөн хэсгийг юу гэдэг вэ? Хөрс. За, төлгөө санд нэгдэж байна уу? Би хариултыг авсан. Бүгдээрээ үнэн зөв хариултыг харъя. Зөв хариулт хөрс. Яа манай төлгөө 2 хичээл дээр хамт байсан тийм. Төлгөөний тойд баярлалаа гэж хэлсэн. За баярлалаа. Згаргүй ирчиж мэдээж Counter Dog судлаа зогыг өсч байна. За явн чангарна гэдэг шиг сүүл рүүгээ нэлээ мэддэг асуултнууд гарч ирээд байх шиг байна Тийм мэдэхгүй хичээл юм болоо гэсэн чараа. Одоо тэгвэл бүр нөгөө нэг айжсэн хичээлүүдээс аваад яад ингэж бодлоо би. Би тэмэр мэмэр. Тийм би. За дараагийнхан тусах хүүхдээ байлаа сонгоо. Одоо 2 хүүхэд үлдсэн байгаа. За намаа нэг ингээл дараалал марч. За дараагийн хүүхэд намуу. Яа. Нэгдүгээр сургуулийн сурагч нам уу? За намаа ямар хичээл дээр? Намаа ямар хичээл дээр нэрээ сайн блий? За үлдсэн хичээлүүдээс бол иргэний боловсрол англи хэлний хичээлүүдтэй ам ихсэн. Нэг боломжууд байгаа шүү. Тийм үү. Тэг харах боломж уу? Та ярилцж болох боломж. За англи хэлний иргэний боловсрол гэсэн хичээлүүдээ сайн гэж өөрийгөө ол хэлсэн байгаа. Тийм.
За альнаас нэг хэлэхгүй. Боловсролыг хойл ямар Иргэний боловсролоо эхлээд авчих юм аа. тэгээ Эхлэе гэж бодож байна тий. За 1-р анги юм чинь бас амархан байх магадaltaй баг. Иргэний боловсрол 1-р анги. Чагтаг гэж юу хэлэх вэ? Иргэний боловсрол 1-р ангийн асуулт. Бодох хугацаа явж эхэлсэн. Чагтаг гэж юу хэлэх вэ? За иргэний боловсрол олцсон уу? Олцсон гэж бодож байна. Иргэний боловсролын хичээл дээр бол яг одоо юу орж байгаа вэ те? Одоо Монгол улсын иргэний хувь хүний тэр ёс суртахуун, нийгэмтэй Ёс яаж заншил. харьцах, тийм ёс заншил. Тиймэрхүү хичээлүүд. Намуун бодоод хариултыг олцсон гэж бодоод гэрлээд арсан байгаа. Хэрвээ мэдэхгүй бол боломжоо ашиглаж болно. За хоо болж ашиглчөө. За боломжоо ашиглая. Харах болно. За ярилцж болно. Энэ иргэний боловсрол гэхээр сая таны хэлдэг шиг ёс заншил гэхээр Монгол хэлтэй хурч юм уу? Би Тийм. харин бас чагтай тиймэрхүү юм болоо гэж бодод байна л да. Тийм. За нэг тодорхой нэршлиг надад өгнө байна. Монгол гэрт ер нь амьдарч байсан уу? Амьдчаасан амьдрал яах вэ? Тийм. Монгол гэрийн За тий. тоон байж. За тоононд Өнийг байдаг өнөх шүү дээ. байх л та. За хүн. За гэрлээ даръя. Хариултыг авсан байгаа. Үзэгчдээ бүгдээ асуултын үнэн зөв хариулт гарч ирэхээс өмнө хэсэг хугацаанд засварлаад эргээд ангидаа уулзгаая. Боловсрол суугчдыг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Та 7-р ангийн үгтээс ухаантай танин мэдгүй шоу нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэндээ хүрж байгаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт Өдөөдгийн дэлхийн 3 удаагийн авраг хадагтай угал цэцэг оролцоод яг одоо 7 дахь асуултан дээр надад хариултыг өгсөн байгаа. Чагтаг гэж юу вэ гэдэг асуулт гарч ирсэн. Харах мэдэхгүй байгаа учраас таамаг буюу өн гэдэг таамгийг надад өгсөн байгаа. Зөв хариултыг бүгдээрээ хилцгаая. Зөв хариулт Монгол гэрийн тооны голоос доош татан гадаслах юм дүүжлэх уях оосор. Шууд нэг юм нэр хэлэх юм болоо гэж бодсон байхгүй юу? Тэгэхээр ингэж тэгж хэлж болох юм шүү дээ. Бол Энэ бол 7 дахь асуулт байсан. Тэгэхээр 7 дахь асуултанд хэрвээ амжилттай хариулсан бол 175 мянган төгрөгийг хожих боломжтой байсан. Харамсалтай нь бүдэрсэн учраас үл шатах мөнгөнд дунд 50 мянган төгрөгөн дээр очиж чадсан. Тэгтээ оосгүй тийм ээ. Баяр үргээ. Хоёлаа. Намунага суулт нь ямар ч байсан суулгая. тэгэрээ. Яа баярлаа. Нэвтрүүлгийн оролцогч маань 7 дахь асуултанд бүдэрсэн учраас яг энэ мөчид нэвтрүүлгийн алтан дүрм мөрдөгдөх ёстой. Тэр бол мэдээж өөрийнхөө үнэн болох 5 дугаар ангийн үгтээс ухаан муутай гэдгээ манай үзэгчдэд хэлэх байгаа. Билнэ үү? За өөртөө хэлтэйгээр хэлэх ёстой. Мэдээж энэ хэсэг бол манай үзэгчдийн хамгийн үзэг дуртай хэсэг. Би 5 дугаар ангийн хүүхдээс хоо мутоо. Баярлалаа. За. Нэвтрүүлэгт ирж оролцсонд маш их баярлалаа. За, баярлалаа. Их ажлын хажуугаар манай нэвтрүүлэгт ирж оролцоод хүүхэд насныхаа гэрэн томоогүй мөчөд эргэж очиод манай ангийн шинэ сурагчаар ирсэнд маш их баярлалаа. Мэдээж 1-5 дугаар ангийн хүүхдийн хичээлүүд гэдэг бол тухайн цаг үедээ явуулаад хийгээд татаа явж байсан ч гэсэн өдөөг өргөд бол мартах зүйл зөндөө байсан баг. Санаа зовх ямар ч хэрэггүй. Тий. Маргааш 5 дугаар ангийн хичээлээ дахиад үзнэ гэж. Ингээд оролцогч маань нэвтрүүлэгт амжилттай оролцож үл шатах мөнгөнд дүн хамгийн ихний 50 мянган төгрөгийг өөртөө хадгаж үзэж чадсан учраас 50 мянган төгрөгийг танд гардуулж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент эдгэгч харилцагч төвдөө Голомт банкны хадгаламжийн дэвтрийг мөн гардуулж байна. За баярлаа. Таны цаашдын спортын амжилтанд өндөрөөс өндөр амжилт гаргахыг хүсье. За Баярлалаа. Нэвтрүүлэгт хамтдасан та бүхэндээ маш их баярлалаа үзэгчтэй. Өнөөдрийн нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн нэгэн хөгжилтэй дугаараар эргээд уулзлаа. Түр баяртай. Та 5 дугаар ангийн хүүхдээс